Сайн байцгаана манайхаа Little Man podcast-ийн шинэ оны шинэхэн подкаст эхлэхэд бэлэн боллоо. Ерөнхий ивент итгэгч Биферон. Хамтрагч Nani Florist цэцгийн дэлгүүр. Энэ удаагийн зочноор дэлхийн 4 удаагийн авраг Монгол Улсын гавьяа тамирчин угалц цэцэг эгч маань хүрэлцэн ирсэн байна. За баярлалаа. Урилга хүлээж авч ирсэнд баярлалаа. За энэ подкастта урьж оролцуулсандаас баярлалаа. Жина. Баяртай байна. Өнөөдөр хоёлаа угалц цэцэг эгч маань ерөнхийдөө миний харж байгаагаар яг ингээд ээж хүн талаасаа тий харьцангуй бага ярьдаг баг гэж бодоод тэгээд дээрэс нь бас үзэгч ээжүүд маань ер нь эмэгтэй хүмүүсийн бидний мөнхийн асуудал хаа. За нэг гизээ асч байгаа юмсан. За нэг энэ маха харьлагч байгаа юмсан гэл те. Яг энэ тал дээр таныг бидэн зөвлөгөө өгөөч гэж орсон. Тэгэхээр хоёлаа өнөөдөр та бие битгий бариарай. Хоёлаа яг найзууд хоб басдаг шиг ярьцгаая. Уусаахан миний хувьд ч гэсэн уусаа багш тасгалжуулагч одоо би ч ингээ 10 жил хийж байгаа. Тэгээд дандаа ер нь бол ингээд дасгалжуулалт өгж байгаа гэдэг юм уу ийм тал дээрээс харахаар хвчлэн уусаа 70-80% нэмэгтэйчүүд л идэг л та. Онлайнаар, заалны ангиар, групп хичээлээр, хувь дасгалжуулагчаар гэдэг бүр аюу олон төрлөөр л бас 10 жил гарах гэж нөө. Тэгэхээр угаасаа мэдж байгаа юм байна. Харгал эмэгтэй хүний биеийг бас бол баг уншдаг болсон гэдэг шиг л идэг шүү дээ. Тийм ба. Намайг сая уншаад байсан. Тэгэхээр манай уламжлалт асуулт ээж болох мэдрэмж ер нь нэмэгтэй хүн болгоны хамгийн яг үгээр нэг ингэ тайлбарлаад хэлэхэд өгүүлбэрт багтгааргүй тийм гоё мэдрэмж байдаг штэ. Тэгэхээр та хэдэн жилийн өмнө ээж болж ив ээж болох яг тэр мэдрэмж ингээд за бүр ээж болох анх яаж 2 зураасаа хараад ямар мэдрэмж авч исэн бэ? Миний хувьд би 18 та бараг охиныгаа гаргаж ирсэн шүү дээ. Тийм үү. Жаахан 27 жилийн өмнө л гэсэн үг л дээ. Тэгээд сая бол манай охин 27-аг сайхан орсон. Тэгээд мэдээж хэрэг миний хувьд бол 18 та гэдэг бол уусаа жоохон тий. Дөнгөж ерөөсөө л бараг хүүхдээр л гэсэн үг шүү дээ. Тэгээ яг үнийг хэлэхэд бол бараг юу ч мэдэхгүй л бараг гэдэг шүү дээ. Тэгээд тухайн нийгэм уусаа ямар байлаа. Миний хувьд бол их сургуулийн яг 1-р курст ороод гэдэг юм жирэмсэн болсон. Тэгэл тухайн үеийн одоо ингээл нөгөө нэг сургуульд байдаг шүү дээ тий. Ийм жоохон байж одоо ингээд жирэмсэн болсон жоохон тийм гадаргахдаг юм тухайн үед байдаг шүү дээ. Байсан учраас би тухайн үед бол сургуулаа сольжлээсэн л та. Тий. Тэгэд мэдээж хэрэг ингээд нөгөө яг анх удаа ээж болох мөчт бол яг л ингээд төрсний дараа л яг л зүр ээж л өөрийнхөө ээжийг боддөг юм л. Тийм би ингээл нэг яг нөх хүм яг тэгж ярьдэн штэ тий. Ер нь л ихэнх эмэгтэйчүүд бараг тэгж ярьдаг. Төрсний дараа яг ээжийг л яг төрүүлээд бод юм лээ гэд. Тэгээ миний хувьд ч гэсэн бас яг тэгжсэн. Тэгээд ээж маань яг ингээ эргэж ширээд яг гэдэг юм уу ингээд яг ингээд уйлжсан байхгүй. Тий. Үнэхээр одоо ингээд ээж байх гэдэг юм уу тэр өөрийнхөө биенээс ингээд хүүхдээ одоо ингээд хөл бүтэн хүнийг салгаад гаргана гэдэг бол үнэхээр одоо агуу штэ гэж. Тийм учраас миний хувьд бол би ингээд олон ээжнэр олон хүүхдүүдийг одоо төрүүлсэн олон хүүхд төрүүлсэн ээжнэрээр л үнэхээр бахархдаг. Яг ингээд миний хувьд бол намайг хүмүүс тэгдэг юм л тий. Головдагийн дэлхийн аврах ч юм уу яасан мундаг ч гэдэг юм тий. Миний хувьд бол би тэр олон хүүхд гаргасан ээжнэрээр үнэхээр бахархдаг. Тэр олон хүүхдүүдээр нүсгэн хүмүүжүүлнэ тий. Агуу штэ гэж. Тэгэхээр бол миний хувьд бол зөв. Тэгэл одоо ингээл охиноо хараад ингээл нэг өрөөнд ч одоо ингээл 4-5 ээж 5-6 ч ээж байгаа юм чи. Тэгээ ингээ харахаар яг ингээд зөвхөн ингээл миний хүүхд хамгийн хүрх юм шиг. Яг тийм мэдрэмж төрдөг юм лээ. Ээж болол гэж бодож байгаа шүү дээ тий. Миний хүүхд хөрхийн гэл хамгийн хүрхний ингээл би яг тэгж бодож байсан аахгүй. Тэгээ наах болохоор ингээд би дараа нөгөө 3 эмэгтэй дүүтэй. Тэгээ яг нөгөө охиныгоо ингээд нөгөө нэг ээж ингэж хэлж чадахгүй. Миний охин мохин гэж хэлж чадахгүй. Дандаа хичин гэх. Дандаа тэгж хэлдэг байсан. Тий. Тэгээ тэрнээс өмнө одоо төрхөөс өмнө ч гэдэг юм уу одоо яг ингээл нөгөө нэг хүүхдтэйгээ ингээд нөгөө ярилцах марцах гэдэг юм уу гизэнд наахт нь ярилцах юм байгаагүй учраас төрсний дараа бол шууд хичин гэл нилээ хэсэг хугацааны дараа л ээж ингэж хэл сурсан даа гэдэг шиг. Анаа нээж байгаа л ээж нь болсон доо. Тэгэл ялгаа ахгүй охиноо ингээл ста бараг тэгэл ингээл хүмүүс навддагс ахгүй.
хүүхдээ ингээд унцсан уран тавьж иж унцсан оромж тавьж чадахгүй те ингээл байнга ингээл унтжаад нүртэл ингээл тэрэл ингээл хараал юмар санагддаг. Тэгэл их сургууль төгсөх гэдэг юм уу ерөөсө бүх цаг үеэд л баг охиныгаа гараас хөдлөхгүй л явсан. Тэгээд одоо тэгээ манай охин ч гэсэн тамирчин битээр яг ингээл тамирчны замлыг ч гэсэн баг зэрэг эхлээл бүхий л тэмцээн оролдоонуудад бас ингээл хамт явсан. Ээж тэгээ хамт төсөөл тий явцсан биш. Одоо зэрэглэл тэгээл гээд. Ааха. Нэрэл яг тэгдэгтэй ингээл нөгөө нэг юм яадсан шүү дээ. Бүр миний хүүхэд дэлхий, хүний хүүхэд мэлхий гинэ. Тэр тэгтээ муухалтай тий. Яг зүгээр угаасаа ээж болгонд л өөрх нь хүүхэд үнэхээр хөрхөр. Тэгээ угаасаа яалтж яахгүй. Гэдсэн дотор ургуулад гаргаад ирсэн чи хөөрхөн харагдгаас яах вэ тий. Тэгээд та фитнесээр хизээнээс хичээлж эхэлсэн юм бэ? Фитнесээр яг 34 тагаас яг хичээлж эхэлсэн. Яг хоо жоохон. Яг миний хувьд бол оюутан махтаа ч юм уу нэг ганц 2 сар явчихлээсэн л та. Тэгээд яг хоо тухайн үед ингээд амьдрал дээр тийм үү одоо нөгөө сургуульд байгаа мөнгө төгрөгийн болцоо гэл бүхий л юмнаас гэдэг юм уу Герман аяга хотын төвөөс хол байсан гэр оролт байсан учраас хол байсан ч гэдэг юм уу тийм үднэс яг фитнест бол тууштай явж чадаагүй. Тэгээд яг бүр ингээд амьдралаа төхнүүлээд гэж тий. За одоо л нэг ингээд фитнестэй яг ингээд явж үзье даа гэд. Ер нь бол фитнест 34 дээс ороод дөнгөж ороод миний хувьд бол яг ингээд тэмцээнд бэлдэж байгаа одоо охтуудыг тохойд хараад би ч гэсэн ингээд бэлдээд үцэх юмсан гэсэн бодол юм тохойд л орж ирсэн юм. Тэгэл ер нь бол тохойд гэсэн би ингээд яг ингээд тохойд байсан багшинтай хэлчихлээ юм л да би ингээд тэмцээнд ороод үзвэл яадаг бол гэсэн чинь за одоо таны насны хүн баг ордгоо шүү дээ. Тохойд ирсэн. Одоо 34 гэдэг бол гоё тий сонсогдож одоо баг 40 45 60 одоо сая хамгийн сүүлд гэхэд 60 настай хүн тэмцээнд орж байгаа юм. Нодлон урьдчилан гэхэд 65 та 8 хүүхэдтэй өчнөө олон ач зээтэй хүмүүс ингээл одоо эмэгтэйчүүд тэмцээнд орлоо шүү дээ. Гэхэд одоо тухайн үед болохоор 34 гэдэг бол ер нь бол ахмад айгу тийм хөшин сонсогдчихсан байхгүй. Тэгээд намайг заа гэд дотроо бодохдоо өөрийгөө ямар ч зүгээр ингэ бэлдээд үзье л гэж бодоод ерөнхийдөө нэг жил бэлдээд тэгээд дараа жил нь яг тэмцээнд орчихсон анхныхаа тэмцээнд. Тэгэхээр юу юм бэ штэ та 18 таад төрөөд тэгээд өөр ажил мэргэжлэр явж исэн. Тийм миний хувьд бол яг дизайны чиглэлээр хувцас дизайны чиглэлээр юу нь бол төгссөн л дөө. Тэгээд тухайн мэргэжлэр бол юусоо огт ажиллахгүй байжгаад тэгээл ингээл нөгөө нэг тухайд чинь янз янз юм бас бусад надаа ингээм эмгтэйчүүдтэй адилхан янз янз юм оролдож үзсэн. Юусе хийж болох бүгдийг л хийсэн гэх юм уу та. Хүмүүс суруу ус талаа ингээл тийм. Юусе эмгтэй хамгийн ойрын цагаан юм аа одоо ядаж өөр дөрөө хийж чаддаг юм надад л хийж эхлэх юм байл та. Энийг би ингээ хийгээд үзчих юмсан гэл тий баг чадах хаа гэсэн маягтай. Тэгээд тэгэл юусе ингээл болохгүй тий. Яг нэг тэгж болохгүй яадсан байхгүй. Тэгээд зурагчны мэргэжлэр зурагчны мэргэжлийг бол яг зүгээр яг юу асын сонирхлоор бас ингэ зураг авдаг гэж хаад. Тэгээд тухайн үед болохоор нэг гэрэл зургийн айгуу тийм чи зургийн айгуу эрэлт хэрэгцээтэйсэн байхгүй юу. Бүх юм дээр одоо анкетан дээр гэдэг юм уу гадаад паспорт иргэний үнэлэгч гэдэг юм уу те. Бүх юм дээр нөгөө нэг чи зураг хэрэгтэйдэг. Тэгээд жижигэн чи зургийн газар ажиллуулаад тэрийгээ тэгээд жоохон өргөтгөөд айстай толгоод тэгээд гэрэл зургийн мэргэжлэр бол нэг 7 жил ажилласан. Тийм ямар гоё юм бэ. Тэгээд яг хоо бүр 8 бол бүтэн жил 1 жил бас хийсэн. Тийм. Тэгээд нөгөө 8 чинь тухайд бас л хүн болгоно л 8 хийж эхэлчихсэн бах ер нь. Тэгээд 8 хийхээр яг хоо аюу амжилттай байсан л та. Нөгөө өөрөө дизайны сурвалж төгссөн болохоор нөгөө аюу өөрт арай ойр байгаа юм л та. Хувцасаа сонгох гэдэг юм уу те. Хувцасаа зархад ингээд аюу сонголттой аюу сайн зарагддаг ч гэдэг юм. Гол нь яг хоо нөгөө ингээд сарын 15 хоног нь ч юм уу баг замд явж таарад идэг. Тэгээд нэг 15 хоног нь одоо гэртээч гэхгүй баг нөгөө барахад явах гэж тийм лангуун дээрээ суудаг ч юм уу тийм байгаа гэсэн юм. Тэгээ ерөнхийдөө тэрний дараагаар л гэрэл зургийн мэргэжлэр ажиллаад 7 жил ажиллаад тэгээд тэнд ерөнхийдөө ингээд хөдөлгөөнгөө ажил хийж хамгийн гол ингээд компьютер дээр банк эдитгээл ингээд суугаал имзлал гэр бүлийн зураг мураг гэл ингээд байгууллагын одоо юуны зургнууд ч гэх юм уу рекламны зургнууд ч гэх юм уу. Тиймэрхүү юмдар удаан суугаад ахаар нөгөө
За ямар ч нэг хөдөлгөөнтэй байх хэрэгтэй байна. Тэрнээс ч нэг тийм тэмцээнд орчин энэ төр гэж бодож ерөөхдөө аль фитнесээр хичээлээгүй шүү. Тэгэл харин дөнгөж яг фитнесээр орол. За яг л энийг би хийж чадах юм байна гэдэг яг тийм юу төрсэн байхгүй хичээлээд эхлэнгүүтээ. Чадах юм байна. Ямар ч гэсэн би ингээд яг хүн болгон тэр тухайн үед бол эсрүүцшил байсан. За чиний насан дээр одоо фитнесээр хичээлээд амжилт гаргана гэж юу яа тийм ингээл тий. Тэгэл уусаа за тэгтэл ингээл дотроо шатах юм чинь гэсэн юм юу байгаад байсан учраас ерөнхийдөө шууд студид болол гэдэг юм уу зараал гэдэг шиг зараал байсан мөнгөөр уураг гэдэг юм уу дахиад хийж байгаа бол тэгэл фитнес дэрсэн шүү дээ. Ер нь бол хөөрхөн юм бэ. Бас зөрөгтэй юм тий. Тэгэл ер нь тийм тэгэл яг нэг ажилгүй болсон хүн чинь яг фитнес хэрэгжүүлэхээр чинь мөнгөгүй гэдэг юм аа гэдэг шиг. Тэгэл сайхан автобусанд суухгүй тэгэл ингээл сайхан зүгөө өрөөл алхаал бэлтгэлтэй очивол ерөнхийдөө бараг фитнес байсан одоо мөнгнүүдээ бараг ерөнхийдөө тохойд л зарцууллаа л. Зориулсан да. Тийм байна. Ингээд бодгоор эмэгтэй хүмүүс бид нар угаасаа тэргүү байглаасаа байдгийн болов ингээл юм аймаар санагдаал эсвэл нэрэл би маникюр хийчихвэл чадах юм шиг санагдаал тэгснээл үгүй байна кек хийвэл яг болох юм байна гэл ер нь дийлэх эмэгтэйчүүд тийм байдгийн юм шиг байлаа ингээл ярилцаал ээж хахад тэнгуэл тэр чин өөрийгөө л олох гээд л байгаа юм байна тий. Тэгэлгүй угаасаа одоо ч гэсэн яг ингээл угаасаа надтар ч гэсэн ингээд хувийн дасгалжуулалт авч байгаа ирж байгаа бэлтгэл хийж байгаа хүмүүс угаасаа тийм мэдээж тийм мэдээж яна би яг юу хийвэл болох вэ явал надад бараг чадах юм хаалга ч гэдэг юм зарим тий. Зарим гэтэл би нэг ийм юм дараа гайгүй байд юм аа ийм юм хийвэл одоо яах вэ гэл ингээл угаасаа дандаа л тиймэрхүү ярилцсан шүү дээ. Тэгэл өөрийгөө олж гол тий чаддаг юм. Гэтэ ийм юм байна. Бид нар бүгдээрээ юм жир нь авьяастай юм шиг байна тий. Нэг юмыг хийвэл яг авьяас гэхээсээ илүү яа миний хувьд яадаг вөхөр нэг юм жоохон тууштай байх нь илүү их үр дүнд аюу санхурдаг гэж боддөө шүү дээ. Тэрнээс ч миний хувьд бол би нэг фитнес би 10 жил таахтай хийцээж би нэмрээ хичээлд орж үзээгүй дандаа ингээд нөгөө бусад дүнгээс шалтгаалаад дэше өргөдөд гарчдаг. Тийм тэгээд хизээж сакс тоглож үзээгүй ч гэдэг юм тий. Спортын талаар ямар ч мэдлэггүй амьдралтаа ганцхан теннисний бөмбөг харж үзлээ гэдэг шиг бүсдээс багтаас. Тийм гэтэл яг гэхээр яг зүрл би энийг чадчих юм одоо ингээд тий. Нэг ингээл яа энэ дээр л нэг ингээд тууштай яваад үзье гэсэн нэг тийм юу төрөл дэлгэн янзын моролдож ингээл яваал үзлээ. Тэгээд нэг ингээ хүмүүсийг одоо бол гэдээ хар нэг чон зөрүү замтлаад тийм үү гэдэг. Тэгээд ер нь бол яг ингээд харахаар яалтчгүй ингээд нэг юмыг тууштай хийх юм бол үр дүнд бол заавал хүрнэ. Тэрнээс ч бид нэг тэрэнд ер нь ямар хүн ер нь бол тэгдэг штэ авьяас нэг 90% хөдөлмөр гэдэг л адилхан л гэж боддог штэ. Тэгэхээр яг мэдээж хэрэг ингээ олон юмнуудыг ингээд хийж үзэх угаасаа хэрэгтэй л ах. Тэр дундаас яг ингээ өөрөө чадна гэсэн юмыг аваад чиний хамгийн гол нь тууштай л ах хэрэгтэй. Тийм байна тий. Гэхдээ фитнесийн тамирчин фитнесээр хичээлж амар хэцүү юм биш үү? Яг тэгэл нэг ер нь бол угаасаа амархан юм гэж ер нь байхгүй л хаалта. Тийм. Тэгээд ер нь альва юмыг хийхэд зөвхөн фитнес ч гэдэг юм уу, спортоор хичээлэх гэдэг юм уу, эсвэл шинэ ажилд ороод ч гэдэг юм тий. Нэг юмыг хийж эхлээд ер нь бол яг 90 хоногийн дараа буюу 3 сарын дараа яг нэг юм тархинд энийг заавал ингээд дандаа яг хийх ёстой. Хоол идэгтэй яг адилхан гэсэн үг л тий. Би хоол идэх ёстой, амьд явахын тулд гэдэгтэй адилхан энийг би өдөр болгон хийх ёстой гэсэн тийм юм угаасаа тархинд яг судаг гэж байгаа юм. Тийм учраас би яг ингээд одоо яг эмэгтэй болгон ч гэсэн уусаа тэгдэн яг ингээл эмэгтэй ч гэхгүй эрэгтэй хүн ч гэсэн заалан нэрэл би ер нь хийж чадахгүй мэнаа шантрахад юм ч гэдэг юм уу тий. Зүгээр л энэ над дээр хөндлөлж таавнуу заал одоо энэ багш дээр хичээлнэ үү эсвэл фитнесээр хичээлнэ үү йогоор хичээлнэ ямар ч гэсэн 3 сар тасралтгүй ямар нэгэн байдлаар өдөр болгон өөрийгөө одоо ингээд нэг дасгал хөдөлгөөн зүгээр хийгээлээ тий болсон болоогүй ч юм уу. Тэгээд яг 3 сарын дараанаас гэхэд хүсээгүй би заавал бие хөдөлгөж одоо ингээд дасгал хийх ёстой юм байна. Энэ надад хэрэгтэй мэн гэдэг тийм юм. Уусаа сум гэдэг юм. Тэгэл яг л тийм л идэв гэдэг шиг тий. Аха. Тэгэхээр юу юм бэ? Би бас юу мэдээгүй л юм байна л да. Та тэгэхээр төржөө, төрснийхаа дараа бол хичээллээгүй юм байна тий. Төрсний дараа ямар хэрж нэмж төрсөн? За харин миний хувьд бол би ер нь 10 жил гэдэг юм уу оюутан маятмахтай аягүй тарган хүмүүс юм. Ер нь бол яг ингээд анги дотор нэг юм таргаа хөлтөд байдаг шин анги болгонд л байдаг шиг тийм модыг таргаа хөлтөд гэдэг шин би нэг тохойч юм бор форм өмсдөг тийм миний хувьд болохоор багш угаасаа надад харах бор форм байхгүй учраас нааг өөр юм өмсч болно гэдэгсэн байхгүй. Тэгээ би ангидаа ганцаараа ингээ өөр нэг пижак авах юм өмсөд
яадаг. Тэгээ одоо ч манай 10 жилийн ангийнхан гэдгийг аюу сонио ингээд анги дотор ганц би нэмэр хичээлд ордгоо. Тэгээ хамгийн бүдүүн байсан охин ингээд спортоор юм тамирчин болчих гэж гэдэг баг. Тэгээд юунд ахтаач гэсэн оюутан дүнж болоод гэсэн ер нь махлаа гэсэн. Тэгээ харин төрсний дараа бол аюу хэмжээр жим ассан ер нь бол яг хөө тэр бол ингээ хүн болгоны биеийн онцлог юм шиг физиологи гэдэг юм уу те генетикийн хувьд ч гэдэг юм уу. Тэгээд харин төрөөд аюу жин хасцсан байж хаад буцаад аюу нэг 2-3 жилийн дараа тархалцсан байхгүй. Тэгтээ ер нь бол яг хөө зүгээр тухайн үед болохоор ингээ нөгөө нэг жин хасхаар хасах нь ямар ч хоолны ерөөсөө мэдлэг байхгүй. Жин хасахад зүгээр л хоолыг сойгоод өсөглөн байх ёстой л гэдэг өөргөө тухайн үед бодцоо. Тэгээд зүгээр хоолоо сойж бүр нэг хэсэг турж үзсэн бүр хит туранхай гэдэг юм уу. Одоо бид тэр үеийгээ яг ингээ харахаар зүгээр ер нь бол хоол тэжлийн дутагдалд орсон. Яг л тэгж л харагддаг тийм юм цонх хийсэн. Тэгээ ядруу уус амир ядруу харагддаг шүү дээ. Бас хит тийм туранхайхаар. Тэгээд одоо бол яг хаа ингээд байнгын ерөнхийдөө бол тасал хөдөлгөөнтэй гэдэг юм уу. Ерөнхийдөө яг хоолтын зөв хоолтын юугаа аюу сайн мэддэг болсон учраас байнгын тасал хөдөлгөөн хийхгүйсэн ч гэсэн ер нь бол ерөнхийдөө нормалдаа л гэдэг юм уу форм барайл явж идэг гэсэн. Нэрээ тэгдэг те. Би бол энэний зовлон амар их мэдрэгдэх хүмүүсийн нэг баггүй ингээд одоо туранхай төрхийн л туранхай. Тэгээд төрсний дараа ч шууд турдаг төрлийн. Тэгэнгүүт л эн чинь нөгөө амар сэтгэл зүйн дайралтууд ирэн л дээ ингээд сүрьетэй юм болоо гэж тэгэл ойлгодог байхгүй юм. Цагаан хорхоотой юм болоо гэ. За тэгэл ижил энэ ингээд эцэнки туранхай гэл бараг ингээд амьдралж яг нухлагдаад л байгаа юм шиг харагдаад тий. Тиймэрхүү юмнуудаа маш их таардаг. Тэнгүүт л нөгөө эсрэг талд нь нөгөө жингийн илүүдэлтэй хүүхнүүд маань бас ялгаагүй те ингээл таарган за жин нэмээд ирэхээр овортой харагдана гэл мөнхийн асуудал бидэнд байгаа юм л да. Тэгэхээр эмэгтэйчүүд бид нар төрснийхаа дараа ингээд бие физиологоо ингээд эрчимтэй хөдөлгөж хоолоо эрүүл байлгах хэрэгтэй юм уу? Эсвэл бол төрхөөсөө өмнө нөгөө болчингуудаа ингээд сайн ажиллуулж явах хэрэгтэй байд юм уу? Энэ бол яхаа зүгээр төрхөөсөө өмнө ч гэхгүй дараа ч гэхгүй энэ л зүгээр л энийг бол амьдралын хөвшил болох хэвээр. За тэгээд ер нь бол яхаа жирэмсэн болсноос 3 сар эхний 3 сар бол тасал хөдөлгөөн ус огт хийж болохгүй шүү дээ. Хамаагүй юм мөргөх гэдэг юм уу. 3 сараас хойш төрөн төрлөө ерөөсөө бүх төрлийн таслалыг гэдэг юм уу. Одоо фитнесийн одоо нөгөө төмөр өргөх гэдэг юм уу. Тэгээд тийм таслуудыг бүгдийг хийж болно. Ингээм бол төрсний дараа ч гэсэн харьцангуй бас ингээд нөгөө нэг хит их хурдан таргалах гэдэг юм уу. Сулбааж унжих гэдэг юм асуудал харьцангуй бага. Гэхдээ ер нь бол яг зүгээр аюу олон төрлөөс болж ер нь тархалт үүсэж байгаа байхгүй. Мэдээж хөдөлгөөний дутагдал тэгэл хамгийн чухал зүйл бол буруу хооллолт. Тэгээд төрсний дараах гэдэг бол ер нь даавартай холбоотой шүү дээ. Ер нь бол тэгээд янз бүрийн дааврын юмнууд уух тий. Янз бүрийн одоо дааврын гаралтай юмнууд хэрэглэгч гэх юм тий. Тэр зүйлсээс болж ер нь бол тархалаад байгаа. Тэгээд энэ дундаас бол хамгийн одоо их тархалт бол ерөөсөө буруу холт байдаг. Тэгэхээр юм нөгөө төрсний дараа ч гэсэн эмэгтэйчүүд ер нь бол аюу зөв холох хэвээр. Гэтэл ихэнх Монгол эмэгтэйчүүдийн одоо ээж нарын хувьд болохоор нөгөө хүүхдээ одоо сүүхтэй байх үднэс гэдэг хит их гурлан хүнс цагаан гурлан хүнсийг хэрэгэлдэг. Тэг маш хэмжээний шар бутаа сүдээ цай гэл тэ. Гэтэл одоо дэлхийн нийт дээр одоо ингээд харах юм бол тэр хоолны чи өөр аюу өөр байгаа байхгүй. Японы одоо ээж нар зориулсан хоолны системүүд байна. Тэд нарт төвчлэн яадгүй гэхээр далайн гаралтай бол ногоон одоо өнгөтэй бүтээгдэхүүнүүдийг аюу ээж нарт өгдөг сүв сан ордог мөртлөө өөрийнхөө биеийг байнга гоё тэгж байлгаж болдог. Тэгэхээр ер нь бол ээж нарын хувьд бол нөгөө сүв оруулах гэснээс болоод аюу хэмжээгээр идэд идэг. Тэгээ жингийн одоо ил хөдлөл болоод тий. Тэрийг нөгөө нэг яг зөвл хооллох хэвээр ер нь бол. Тэгэхээр ер нь бидхэд мөнхийн хөдөлгөөнтэй байх энийг амьдралынхаа нэг дадал болгох нь зөв юм байна тий. Одоо нөгөө дураа өрхөр нэг явчаал тий. Дургу өрхөр байлчаа. Тэсгээл нэг явж байгаа л айтайхан болчлаа. Одоо ч гоё болчлаа гэж хайчдаг тий. Тэрэндээ чухал биш юм байна те. Тэгэхээр ээжүүд маань ч гэсэн үзэж байгаа ээжүүд маань тогтмол явах юм байна. Яг ингээд фитнесийн тамирчин болохтой чухал биш те. Тэгэхээр тасал хөдөлгөөн гэдэг бол ерөөсөө тамирчин багтай. Фитнес гэдэг бол ерөөсөө зүгээр л тасал хөдөлгөөн биеийн тамир
гэсэн үг шүү дээ. Нийтийн амиртал гэсэн үг. Ерөөсөө дэлхийн нийтэд бол дэлхийн бараг 60-70% нь бол фитнесээр хичээлдэг. Энэ бол зүгээр л тасал хөдөлгөөний л их хүнс гэсэн үг. Тэгэл тэрнээс одоо хүртэл харин хүмүүс яг тийм ойлголт хүмүүс байдаг шүү дээ. Яг фитнесээр хичээлж байгаа хүмүүс бол тамирчин болох гэж бараг хичээлж байгаа ч гэж ойлгодог тийм хүмүүс байна. Гэтэл энэ нь бол тасал хөдөлгөөн ер нь тэгээс гоё байхаасаа илүү эрүүл байхад л хамгийн гол нь чиглэж байгаа байхгүй юу? Тийм өөхний хэмжээг бага ойлгох гэх юм уу. Тэгээд тасал хөдөлгөөн ихэд маш олон гоё дааврууд ялгарч идэг. За 1 жил 3 сар хийлээ гэхэд эрс ингээ айгуу гоё болоод ирнэ. Жилийн дарааг ингээ тасал хөдөлгөөнийг баян хийгээд ирэнгүүт ингээ тараагүй хүн бүр гайхдаг тийм. Хүүхчи ямар гоё хэлсэн бэ гэл. 5 жилийн дараа гэхэд үеийнхнаасаа үнэхээр эрс залуу харагдаг. 5 насаар залуу харагдаг ч юм. Энэ болохоор тэр маш олон гоё дааврууд ерөнхийдөө ялгарна. Ажиргалын гормон ялгарна тийм. Тэгээд тасал хөдөлгөөн хийснээр ерөнхийдөө стрессүүд ерөнхийдөө дарангуулагдана ч гэх юм. Тийм. Тэгэхээр ер нь тасал хөдөлгөөний ач холбогдол нь бол аюул олон байгаа. Мэдээж хэрэг гоё байх, жингээ гоё байрах гэдэг юм уу, тийм байх үүдэн дээр бол ерөөсөө 60-аас 70% нь хооллолт. Гэтэл 30-аас 40% нь хөдөлгөөн бас байгаа. Гэхдээ аль байнгын хослуулж явах хэрэгтэй. Тийм байна. Дээр нь энэ дээрс нэмэт хэлэхэд бол нойр аягүй чухал. Унтаж амрах бол маш чухал. Энэ 24 цагийн 8 цагийн насанд хүрсэн унтаж явах хэрэгтэй. За мэдээж хэрэг няра хүүхдүүд байгаа шүү дээ. Няра хүүхдүүд бол 24 цагийн 19 цаг 17-аас 19 цаг унтдаг байхад одоо бага насны хүүхдүүд бол нэг 12 цаг юм унтдаг. Цэцэрлэг дээр нь унтуулдаг ч юм уу. Гэтэл насанд хүрсэн заавал 8 цаг унтах хэрэгтэй. Энийг 6 цагийн намталтах хэрэгтэй. Ингэжээж яг унтаж явах үед хамгийн гоё одоо бас мөн адилхан өсөлтийн хүүхдүүдийн явдал өслийн гормон ялгарна тийм. Стрессийг дарангуулна нөгөө хүүхдж байсан томж байсан унтаад тусаад хайгуу сайхан аштай болчихдог шүү дээ. Тэгээ унтаж явах дөөгшөлтөөс хамгийн сайн явна. Зөвхөн тасал хөдөлгөөн хийгээд хооллоод бас жингээ асчин гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр ингээд амьдралын хөвшилчин бүхэл бүтнээрээ айгуу гоё ингээд эрүүл байж ийн л гэсэн үлдээ нэг төрлийн. Тийм бай. Айгуу сайн яг нойр хоол амралт тасал хөдөлгөөн хоол бүх юмаа зохицуулдаг аргатай. Тэгээ ингэхээр хүмүүс тэгдэг байхгүй юу за би өстө бүтгэн мөн амар их ажилтай. Тэ. Юу надад тий. Надад ч ирсээ тэгж баримтлаад авцаа хоолооч хийж идэх цаа алга гэх. Гэтэл энэ юу савуулна ядах юм байхгүй. Энийг 3 сар талаа өөрийгөө ингээ бүр хөвшүүл. Тэ. Ингээл оройн хоолоо сайхан бэлдээд аваа авчдаг ажилдаа байх юм бол тий. Хөршөндөө хийжгүй бэлдээд орох юм шиг. Гэтэл хүмүүс бас тэгдэг байхгүй. Нөгөө тэгээ хонсоо хоол ингээ халаад идэх чинь сайн юм. Тэртээ тэр ресторан хоолны газрууд урд өдөр нь ингээ бэлтгэл ажиллаа хийгээд тэр хоолыг хийж байгаа шүү дээ. Гэтэл гэртээ хийж байгаа бол хамаагүй эрүүл гэдэг юм уу ерөнхийдөө ингээд яг өөрхөө гараар тэгээ гоё эрүүл хоол хүнсээ сонгоод тэгээд хамаагүй хямд төсвөр бас ингэж хоол хүнсч. Тэгээ бүх хоолнуудаа сайхан хийж авч яваал ингээл хооллно. Дээр нь ингээд цаг нэг их зарцуулахдаггүй. Орой хоолоо ихтэл бүх хоолнуудаа бэлдээд шиг тийм үү. Тэгээ өдөрт юусэн нэг цагийг л тасал хөдөлгөөн зарцуул. Нэх олон цаг маг зарцуулах шаардлага байна. 7 хоногт нэг 5 удаа байхад болно. Тэгээд гол нь эртхэн шиг удаа тэртээ утас муц одоо үед бол ингээ утас муц барайл маш их цагийг ингээд орондоо хитчил уцаа бариад өгдөг шүү дээ. Тэрнийхээ оронд эртхэн шиг орондоо ороод тэгээд эрт босох хэрэгтэй гэсэн үг байна. Ингээл 3 сарын дараа гэхэд аюу амархан болчихно гэсэн. Эхлээд хүмүүс ядаж яддаг. Ямар их юм бэ? Надад чинь цаг зав халхан болох гэлтэй. Надаас яг тийг санагдаад байгаа байхгүй юу? Би чинь бас явж байгаа. Тэгээд нөхөр бас явж байгаа. Нэг л их хоол хийсэн л хүн болоод байгаа байхгүй би ерөөс ингэ. Яванд аягүй сурчдаг байхгүй. Манай хурдан юм шүү дээ. Гэл цагтуулаад хоол үсэн сонгохтой хүртэл аягүй хурдан ингэ сонгоод хийдэг болчихно. Тэгээд хоолоо ингэ авч явах нэг гоё юм бас ингэ хоолыг аягүй гоё үзэмжтэй савлж маавлаа. Гоё хоолны сам мавтаа бол аягүй гоё сонирхолтой байна. Тийм тэндээ зүгээр нэг ингэ бүгдийг авчаад ингэ хийчихгүй. Аягүй гоё хийгээд ингэ тэр чинь бас нэг төрлийн бас нэг гоё уурлаг шүү дээ. Тэг гоё. Тийм баха нэрээ. Би сүүлдээ нөгөө ингээл хоёрынхаа хажуугаар ингээл хоёр хүүхдээ хажуугаар ингээл хоол ингээл өөртөө бэлдээл нөхөртөө ингээл бэлдэж байгаа байхгүй. Тэг ингээл сүүлдээ юу ч болоод байгаа ингээл байнга л ингээл хоол хийгээд байгаа байхгүй. Би ингээл өндгөө чанаал салаадаа игээл ингээл дахиад яхаа чанаал ингээл тэгээ сүүлдээ ингээд ирж нөгөө нэг сав мавч бүр хамаагүй штэ ингээл хийгээл өгөөл явуулчихлаа гэж болоолж байгаа байхгүй. Тэгээ би нөхрөөсөө нэг сав нэгээд бараг за өдрийн хатаа 3 4 хаагаад чирэхэд яг тэгэхээр нэг гоё ингээд савнд ингээ яг хитгэр нь хийчих юм бол тэр чинь яг замраад байдсан. Тэгэхгүй бол бас нэг том савнд хийж нэг дор бүгдийг ингээл нэг үсгээрөө бүгдийг идчихдэг ч юм уу тий. Тийм бэ. Хаасдлаа тас гарна. Нөгөө хүмүүс чинь нүдэрээ ямиг харж амар
кайф авч баясдаг тий. Тэгэхээр бас нэг хоолоо хараад өнөөдөр би энийг идэх нэ тий. Тэр ихнэрээс бас аягүй их төвчээр шаарддаг юм. Тэгээд нэрээ бас нэмэт хэлэхэд бол яг хаа ингэжлээ ам л да. Гэртээ ингээд хүүхдүүдэд хараад суудаг ээж нэр аашдаг зөндөө. Тэгээд тэр тим ээж нэрийн хувьд бол ингэдэг байхгүй. Хүүхдүүдэд одоо ингээд бантан каш марчаан ч өгч тий. Бор хоолнд ороод янз янзын хоол хийж өгнө. Тэгэхээр ингээд нэг аягүй илүү хичдэг. Илүү ч яг жоохон ингээд жоохон их ингэнгүүтээ за хайжахаар шиг идчих тийм үү гэд тий. Тэгээд тараглаад байдаг байхгүй юу. Гэтэл нэг хоол гэдэг юм чинь нөгөө юунасаа ингээд тэгс мөртлөө өдрөө өөртөө яг ингээ өдөржингөө яг өөртөө зориулж хоол хийхгүй байгаа юм чинь. Тэнгүүдээ би баг юм иддгүү штэ тэгээд ингээд гэдэг байхгүй. Тэгээд шүсээ залхаар таргалдаг. Тэр яг юунаас болдгоо гэхээр ингээ хоосон илчлэг буюу ингээ жижиг шаажгаар янз янзын цуглуулаад идээд байхаар маш их хэмжээний илчлэг болчихж байгаа байхгүй. Тэгээд тогооч нар яагаад ингээд одоо л яг хуу тоогооч гэдэг юм уу хүмүүсийн удаас харсан бас гой тоогооч нар шүү дээ гой битээ гэж. Гэтэл нөгөө тоогооч нар хвчлэн яагаад таргалаад байдаг вэ? Мэдээж байнга халуун газар зогсоо байдлаас шалтгаална. Гэтэл хвчлэн одоо нэг тийм судлаа хийсэн юм байна л да. Нөгөө ингээл өдөрт амсаж байгаа хоолоо ерөнхийдөө ингээд энэ савлаа хийгээдээ гэд. Тэгээ яг амсаж байгаа хоолоо тэр савлаа хийгээдсэн чинь 10 литр болсон гэд. Тэгэхээр нөгөө маш хэмжээний зарим амталдаг тийм юунаас шалтгаалаад бас тэрнтэй адилхан нэг ингээл жижиг шажиг юм амлуугаа ингээл цуулаад хийгээл за энийг хажихаар энийг идчихье гээл хайрын хэл ингээд тэгээд яваад харж яг нэг өөрийнхөө ходоодыг хогийн сав шиг л ашиглаж гин гэсэн үг байхгүй зүгээр тэр хогийн савд аваачаад их хэвээр байсан юм яг өөрийнхөө ходоод л аваачаад тийм. Тэгээд миний хувьд яг зүгээр онлайн хичээл ингээл ээж нарт хэлээл за ингэж болохгүй шүү гэл ингээл ярьдаг байхгүй тэгэнгүүт за тийм бэ ингээл тэгэнгүүт яадгүй ингээд за хайжахаар аавда авчдаг шиг. Аавда авчдагчдаг. Аав харуулаад байдаг. Ихтэй хүмүүс авд яг тэгдэж таас нэг хүнтэй суугаад хүүхдтэй болоод ирэхээр ихэнх хэрэгтэй хүмүүс ингээд Монгол юм хэрэгтэй хүмүүсийн хувьд таргалаад байдаг юм. Яаггүй гэхээр нөгөө Монгол ёс заншлаас байгаа шүү дээ тий. Хоолныхаа дээжийг нөгөө гэрийнхаа эзэнд өгнө гэд хамаг тос мос өөх тосын ингээ хамаад аваач төгчдөг. Тэгэхээр бас нөгөө нөхрүүдээ бас тархалуулаад байдаг бас нэг тал байдаг. Тэгээд за хайжахаар ээж аав нь идчихье гэд ингээд идээд идэг. Тэр чинь ингээ хоосон илчлэгээс болоод ерөнхийдөө илүүдл илчлэгээс л болоод ерөнхийдөө тархалаад байна. Тийм байна тий. Тэгэхээр ээж гэртээ байгаа ээж нарын хувьд бол нэг бол хүүхдүүдэд тааруулж хоолыг хий, нэг бол бүр хайж сурах хэрэгтэй хогийн савд. Өөрсдөө хогийн саваар ашиглаж байгаа шээ гэж тийм бэ нэрэл нөгөө аавд хамаг нөгөө тостой мастай өтгөн хоолыг идэл ходоод нойр булчиргаа зүсэн өвдөд ээж нар ард нь шингэн шүлийн угаал царин шингэрээд тэгж яриад иддэг шүү дээ жижигнэр нэг тэгж хараад тэгэхээр юу юм бэ та одоо нийт хэдэн жил багшилж байгаа лээ хогчилж гиснээс хойш 2 гэхээр ерөнхийдөө одоо ингээ 10 тачид руу гарч байна гэсэн үг. Ер нь бол 10 жил баг. Тэгэхээр энэ бүх хугацаанд мэдээж дийлэнхийн нэмэгтэй хүмүүстэй ажиллаж байсан тий. Тэгээл ингээд янз бүрийн л эмэгтэйчүүд орж ирдэг баг. Одоо ингээд нэг эмэгтэйг хараад за ийм юм гэж яхаа одоо ингээд эмэгтэй хүмүүс чинь хоёр төрөл байгаа даа шүү дээ. Зарим нь ингээд хит илүүдэлж интэй зарим нь одоо ингээд туранхай байгаад шүү. Тэнгүүл ингээд за нэг чи нэг тийм төрлийн юм байна да. Тэгэхээр чиний дэд ийм зүйлээс чинь болж байгаа ч гэдэг юм уу те. Тийм угаасаа тэгэж яг ингээ орж ирээд хүмүүс угаасаа аюу олон юу хэлнэ л те. Би одоо яг ингээд юу ч идэхгүй мохоо хамөртлөө таргалдаг ч гэдэг юм уу те. Тэгэл мэдээж нөгөө хүнтэйгээ ярилцчихэж за тэгээ хизээ төрсөн ч гэдэг юм уу те. Дааврын асуудлаа эсвэл жирэмснээс хамгаалах юм да спираль та юу ч гэдэг юм уу. Ийм минутаас гэтэл яг хоо гэхээр жирэмснээс хамгаалах юм уу спираль гэдэг юм уу. Дааврын гаралтай минутаас шалтгаалаад эмгцээчүүд бас үнэхээр юу ч идэхгүй байгаа мөртлөө таргалаад идэг байгаа. Бид нар ч бол ингээ даавраа шалтгаалаад шууд бүк гэл таргалж байгаа байхгүй. Сарын дотор л ерөнхийдөө 10 илэр нэмээ явчихдаг. Тэгжээ тохиолдолд бол үнэхээр тасал хөдөлгөөн хийхээс өөр арга байхгүй. Вирусын эсрэг дархлаа дэмжих хөлөлтэй Вифиро амьсгалын замын цочмон халдварлан вирусээр үүсгдэг бусад халдвараас урьдчилан сэргийлэлт эмчилгээнд хэрэглэн Вифиро. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Илүүдэлтэй хүмүүс ийм асуудалтай ангуул одоо туранхай хүмүүс нь яг яах юм бэ? Тэг ингээд төрсний дараа ингээд шууд жингээ хайчдаг хүмүүс яг тэр жинг хадгалж авч үлдэх тийм юм дасгал хөдөлгөөнөөр байдаг юм уу? Эсвэл хооллолтоор байгаа. Хооллоос бол тийм ялгаахгүй адилхан шүү дээ. Хамгийн голныхоо бас хит их өглөөлчихгүй хүн шиг яг зөв хооллол бас хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо яг ингэж хоолно гэхэд бас шууд ингээд хэлэхэд тий. Тэгэхээр ч нөгөө
тухайн ингээд яг хүнээ харж иж гэдэг бие онцлогийг нь харж иж ерөнхийдөө дасгал хөдөлгөөн хоолны юунууд нь бүгд ер нь гардаг байхгүй. За яг хаа ингээд одоо миний хувьд гэхэд хэвлэгэрийн нэмсгэлээ гэдэг юм хөтөлбөр байгаа юм. Ер нь бол яг ингээд хэвлийн хэсэг хамгийн их хөөх байрлаж байгаа шүү дээ. Тэрнээс болоод эмэгтэй хүмүүс ерөнхийдөө галбиралдагдаад байгаа. Сүүлийн үед бол ерөнхийдөө туранхай байхаас хүмүүс зайлсхийсэн гэдэг юм уу те. 90-д онд ч юм уу ингээд аюу туранхай өхнөд модонд орчихсон бол яг хувцас загвартай адилхан байхгүй юу. Одоо үед бол эмэгтэй хүмүүсийн юм юу бол нэг тийм хөрхөн бандгар дуу байх нь аюу тийм мод болчиход байгаа гэсэн үг. Ерөнхийдөө юм бандгар хөл өгцөгтэй ч юм уу те. Нэг тийм хит их одоо өөхөн давхраг баг биш. Ерөнхийдөө өөхлөгдөө байж болно. Гол нь хэвлээ хэсгээрээ жоохон нарийнхан байх хэрэгтэй. Галбирлаг. Тэр хэвлээ хэсэг яагаад нарийнхан баад нэг хэрэг ерөнхийдөө дотор өөхөлтөл холбоотой байгаа юм л да. Тэгэхээр зөв хооллох хэвээр. Тэгэхээр ерөөсөө хооллолт гэдэг зүйл бол жин нэмгэж ааж байсан, хасгаж ааж гэсэн одоо хүмүүст ялгаа авахгүй хамгийн чухал зүйл л. Тэгэхээр ийм юм байна. Фитнесээр хичээлэхээр бид нар давхар нөгөө хоол зүй гэдэг маш том мэдлэгтэй болж авч байгаа юм тий. Амруугаа бид нар юу арах уу? За тэгээд хоол зүйн талаар мэдлэгтэй болоод ирэхээр мэдээж хүүхдүүдтэй бас эрүүл хүнс сонгож өгөхөд туршлагатай болох юм байна. Тэгэд мөнхийн дасгал хөдөлгөөн хийхээр чинь хүний бие организм ч угаасаа мөнхийн хөдөлж ижил эрүүл байх үндэс нь болж байгаа юм шүү тий. Тэгэхээр ер нь бол яг зөв юм байт юм л да. Хизээч нөгөө удмын тархан өнгөж ерөөсөө огт байдгүй. Байхгүй тийм. Гэтэл яг нөгөө хүмүүс бодохдоо удмын тархан өнгөж би угаасаа удмаараа тархаа. Манайхан бүдрийн удмаараа бүдэн штий гэд манай аав ээж юм уу юм л хийсэн. Гэт би уус тухгүй гэдэг байхгүй. Гэтэл яах вэ гэхээр зүгээр ер нь бол удмаараа л буруу хооллоод яваад байна л гэсэн үг нэг төрлийн. Тэгэхээр нөгөө нэг гэртээгаа эмэгтэй хүн бол ерөнхийдөө айгүй чухал байхгүй юу? Мэдээж эрэхтэй хүн ингээд би амтаа гоё мэдмээр байна ч гэдэг юм уу те аюу илчлэгтэй хоол нэгтгэж юм уу те өөхтэй амаа хэдмээр байна ч тэрийг бол эмэгтэй хүн ерөнхийдөө зохицуулж явах хэвээр уулнаад ингээд яг хаа ихний ээлжинд өөхтэй амаа ч юм уу те дараа нь тэрийг багсгаад юм аюу цовын хуушуур бууз иддэг бол багсгаад ингээд нөгөө огцон биш огцон юмд чи хүн аюу гинт юу илээ гэл ингээд нүглээж авдаг аажмаар явж байгаа юм дээрээс тэгэхгүй тэгэхээр хэрвээ ингээд нэг гэр бүлийнхаа удмынхаа гэдэг юм уу дараагийнхаа хүүхдүүдийн эрүүл мэндийг бодох юм уу хүүхдүүдээ яаж гоё биетэй хаатай тэ юм байхыг хүсэж байгаа бол эхлээд өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй. Өөрсдөө л гоё ингээд зөв хоолдог, дасгал хөдөлгөөн хийдэг, амьдралын зөв хөвшилтэй байх юм бол яг хүүхдүүд чинь яг ингээд ерөөсөө л техник тусаа шүү дээ ерөөсөө яг адилхан байдаг байхгүй. Үнэхээр л яг тэр гэрт ингээд пицца, бургер ингээл гастай ундаа ингээл замбрааг иддэг ахын бол хүүхдүүд чи яал сурдаг байхгүй. Би угаасаа дандаа пицца, бургер идмээр байна. Гастай ундаа амар байна. Тэгэл одоо л хэд нэг номер болов угаасаа сахар өвчин тий. Хит ихчлэг ихтэй хаас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэж байна. Инээс шалтгаалаад одоо хит одоо тархалт ер нь бас ихтэй байгаа. Хит их тархалт гэж байна шүү дээ. Тэрнээс ч одоо л ерөөдөө хөөрхөн бас эрүүл хит тэгээд ийм жоохон бамбур авахгүй шүү дээ. Тийм. Угаасаа ч яг тэр 90 үеийн нэрчээд байна те. Хөөхнүүд нэг юм жоохон хөвсгөр тэгсэн мөртлөө галбирлаг бэжж бас гоё харагдаад байгаа байхгүй тий. Тэгээд тэр чинь бас мэдээж хэрэг ингээд гоё памп өгөөд юм байлгаан талдасаа л хөдлөж байгаа тий. Тэгэхээр угаасаа зайлшгүй яаж ч болтгаарахгүй юм байд бид нар бол тий. Эрүүлэл бай гэж одоо ер нь урт наслeel гэж бодож байвал тий. Тэгээд фитнесээр хичээлэх хэрэгтэй юм даа өссөн үсээгөө фитнес чинь хооллолтыг заагаал явчих юм биш тий. Тэгээ хооллолтын талдаа илүү ер нь бол яг зөвхөн фитнес клубт очиод багшнаасаа бас хоолтын зүйлийг дандаа асууж явах хэрэгтэй. Гэтэл хүмүүс угаасаа ингээд янз бүрийн сургалт гэдэг юм юмд очиор голон зураа аюу мундаг дасгал зөөрлөг ингээл аюу мундаг дасгалтай байна гэж ойлгодог тий. Тэгэл очиод тэр дасгалыг хийчихэл турчих юм шиг. Тэгээ ерөөсө бүх юм нөгөө багштай таатчихдаг. Манайсандаа би ингээд фитнес төлбөрөөс юм шиг төлцсөн юм аа. Одоо нэг очиж уулзахгүй болохгүй нэ гэдэг шиг тий. Тэр шиг ерөөсө асахгүй нааж ингээд шүү. Яг тийм мэдээж шүү бүх юмаа таатчихдаг. Гэсэн мөртлөө өөрөө дөнгөж гараад ерөөсө ингээд пицца бургер идэл гоё. Амтай идэл явцдаг. Тэгэхээр ерөөсө хоолтын зөвлөгөөг маш сайн сонсох хэрэгтэй, багш нараас авч явах хэрэгтэй. Одоо тэгээд ингээд тань дээр бол янз бүрийн эмэгтэйчүүд орж ирж штэ. Тэгэл юу хүсэж ийн ихэнх нь орж ирэл. Тэгэл уусаа эмэгтэйчүүдийн хөрөлж гоё битэл баг штэ гэж байгаа. Тэр нь бол тийм л дээ эмэгтэй хүмүүс чинь яалтчгүй ингээд эмэгтэй хүмүүс сэтгэл ханамж юм байт юм л да. Айгу гоё гангаа хувц өмсөөд нэг тийм сэтгэл ханамж төрхөн зургийн л асуудал те. Нэг хүнтэй машин ингээл унаад ч гэдэг юм уу бас нэг тэгж
Тэгэл яг стресстэй гэх тусдалаа амьсуулаад яг тухайн үед л нэг хальт сэргээл аваад. Гэтэл байнгын яг юм гоё биетэй байх бол эмэгтэй хүнд хамгийн гоё таашаал мэдрэмжээ өгдөг тий. Тэгээд юу ч өмссөн тэн дээр ингээд зүгээр нэг ингээ хямд том бодвол өмсөөл нэг углааш бүр тавч өмсөд явсан ч өөртөө амар сэтгэл хангалуун байдаг байхгүй. Тэрийг бол үнэхээр яг бардам хэллээдэг шиг тий. Би ч яг тийм шүү дээ. Бас мэдээж үрээ ингээд хүн хэмжин гэдэг шүү дээ. Жин нэмэх ингээд яг нэг юм дээшлэх доош юм байна. Тэнцний дараа бол огцом жоохон жин нэмэх гэдэг бас талууд байдаг. Одоо миний хувьд бол нэг тэмцээн уралдаан гэхээс илүү хөвчлэн ерөөсөл багш тасгалжуулагч ажиллаа хийж байгаа. Сүүлийн 2-3 жил ер нь баг тэмцээнд ороогүй. Тэгээд юу хахад бол яг ингээ өөрийгөө харахад ч гэсэн яг тийм яг ингээ л өөрөө хүссэн яг ингээ жинтэй ч гэх юм уу галбартай байхаар үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Тэгвэл жоохон жинэмэд ч юм уу эсвэл бүр ингээ тэмцээний үед бол би бүр нэг хит амар ингээ булч ингээ ялруулаад гаргаал те. Яг миний англи чинь тийм байхгүй. Хит их юм бүр өөхний хэмжээ бүр 8%. 0.8 бараг 8% оруулдаг ч юм уу тийм. Тэгэхээр нөгөө нэг ингээ харахаар нэг тийм иршүүд ч юм шиг яг тийч харагддаг байхгүй. Эмэгтэй хүн өөхөн давхраг маш багуулаад тэгэхээр жоохон иршүүд харагдаж эхэлдэг байхгүй. Тийм шүү. Тийм. Тэгээд дааврын хэмжээ бас жоохон өөрчлөгдөнө. Тийм учраас тамирчдын хувьд яг ингээ хүмүүстэй юм л яагаад та нар юм гоё яг ийм арцаасан биеэрээ гэдэг юм уу тийм. Булчингууд нь ингээ шүмсүүдэн зангирсан иймэр байж болдгоо юм. Гэтэл яг тийм байх боломжгүй угаасаа. Хэрвээ байнга тийм байх юм бол ерөнхийдөө дааврын хэмжээ өөрчлөгдөх тийм. Жохон ингээд царай зүс жохон айгу харагдах ч гэдэм үү тийм учраас яг ингээ буцаад тэмцээн дараа хөнгөн тавьчихар илүү гоё өөртөө сэтгэл ханамжтай өгөн даврах баг зэрэг байх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр хүний бие организм бол яг биднэрт бол захирагдаж чадах юм байна тий. Тийм шүү дээ бид нар л өөрсдөө тий. Би захирч чадвараар хөдлөх шүү дээ гэдэг шүү тий. Одоо ингээ би захирч чадахгүй байгаад байгаа байхгүй ингээл би насаараа захирч чадахгүй байна. Өөхний хэмжээг бол хас харцангуй амархан. Хоолол тасал төлөөний хийл аяга хурдан хугацаанд тасч болно. Булчингийн масыг нэмнэ гэдэг бол аяга хэцүү. Яг нэг л хэд их туранхаа байнгын нөгөө юм бүр ингээд өөхөнд авах багтаа хүмүүс бол булчингийн масыг нэмэхэд бол эмэгтэй хүн бол байгалийн жамаараа одоо жилд 1-2 кг, эрэгтэй хүн бол 3-4 кг нэмдэг. Гэтэл өөхний хэмжээг бол жилд бол бараг хэдийлэр нь шээ 10-20 илэр нь. Гэхдээ хит их тарган одоо таргалж тураад иж бас уулан болохгүй байхгүй. Гэтэл яг хөө гэхэр нөгөө нэг жингээ хаслаа. За 35-аас дээш насны дээш болоод ирдэг юм уу. Ингэнгүүт арьс чинь унжиж эхэлнэ. За 30 наснаас доош mooш байгаа тохиолдолд бол арьс буцаад ингээд аягаа чангарчих боломжтой. Гэтэл хит их нөгөө нэг одоо жин нэмчингүүд өөхн хасагдчихаар арснууд ч унж эхэлнэ гэсэн. Тэр тусмаа хөвлийн хэсэг бол ерөнхийдөө нүүрний хэлбэртэй ингээ ер нь бол ижлэх юм байна. Ер нь бол ингээд яг бие биетэйгээ хамааралтай байдаг байхгүй. Хөвлийн хэсэг ерөнхийдөө ингээд тарган бахаар нүүр хэсэг ерөнхийдөө аяга хөөгдөл эхэлдэг гэсэн. Таргалж эхэлдэг гэсэн. Тэгэнгүүт яг ингээл хөвлийн хэсэг мэсийг хүмүүс нууж болно л даахгүй бариу хувц өмсөд ч юм уу тий. Ингээд даруулж мараалал өмсөөл гадуурны хэсгүүл нэмэр хувц өмш. Гэтэл нүүрний хэсэг яхаа гэхээр буцаад жин хаслаа нөгөө нүүрний хэсэг ингээд суулт өгöd эхэлж байгаа байхгүй шүү. Унжаад эхэлж байгаа. Тэгэл дахиад нэмэгтэйчүүд маань нөгөө нэг яхаа гэрэл татуулах матуулах гэдэг юм уу дахиад юм асуудал үүсэж эхэлдэг. Тэгэхээр нүүрний хайлбарыг бас гоё филайн гэдэг юм уу гоё ойлгохын тулд хэвлэгээрээ гэдэг юм уу өөхлөлт багтаалах хэрэгтэй ер нь л. Яа игээгүй. Тэгэхээр тийш тий нэг болохоор гоё помбогоор ямарэн нэг болохоор филайн ямарэн гэж. Тэгээд ингээд орж ирээд тэхөө хөөхнүүд ингээл би зөвхөн гизээрэл турна. Эсвэл ингээ миний би ингээ ерөнхийдөө болж байгаа одоо надад үзгэл хэрэгтэй байна гэл тэхөө. Тийм шүү дээ үсэ. Эмэгтэйчүүд аюу дураараа хэлсэн шүү дээ. Би зөвхөн ингээд хүлээн яриахан болгоод гоё үзгэр аюу том гоё үзэлтэй алмаар байна. Гэтэ би дээгүүрээд ингээд томрохгүй шүү. Дээдлийн таслыг хийхгүй шүү гэдэг байхгүй. Тэгээд ингээд таслыг чи ингээд бүгднгийн л адилхан яг булчингуудыг ажиллуулж яаж. Гоё ингээд булчин чин гоё чиг төвчин. Тэгэхгүй ингээд дээдлийн булчин суул гэдэг юм доотлон ингээд өвчргөө гоё чангарсан мэн гэж байхгүй шүү дээ. Бүгдээр ингээд холбоотой л ингээд явж байгаа юм байна тий. Хүний бие юм чинь. Тэгээд угаасаа хөлний дасгалыг одоо зөвхөн үзэгний дасгал хийлээгээд хөлчин яриахнараа байна гэсэн байхгүй. Хөлөнд угаасаа 30%, үзэнд 70% чинь. За хөлний дасгал хийлээ гэхэд хөлөнд 70% юм уу, үзэнд 30% ч юм уу нөлөөлж идэг гэсэн бие биетэй. Заавал угаасаа хамааралтай л гэсэн. Тэгээд бас ингэдэг гэж магадгүй те ингээд
за би одоо гясал гоё алчмаар байна гэхөө. Шүү дээ. Угаасаа одоо угаасаа ингээд шинэ жилийн үеэр угаасаа тэгдэг байхгүй. За би ч ингээд шинэ жилээс өмнө 20 лээс байна гэдэг байна шүү дээ. 20 лээс аюу гоё жаргалж болчиход тэгэл одоо зовж байхгүй бол гэдгийг бас мэдэхгүй л байгаа. Тийм. Тэгэхээр угс тийм байхгүй үсттэй. Яг зүгээр үнэхээр огцом хасч болно. Гэхдээ бол тэр эрүүл бусаас шүү дээ. Ер нь бол тийм өөрөө би дисийг одоо ингээд баг зүгээр л ер нь нэг төрлийн хорлож байгаа гэсэн үг шүү дээ. Тийм болохоор зүгээр сар болгон зүгээр багаар хас шунахгүйгээр гэсэн үг. Одоо ер нь бол яг нэг 65-аас 70 кг-тай хүн байлаа гэж бодоход сард бол нэг 4-5 хил хасах бол нормал байхгүй яг эрүүл зөв хасалт гэсэн үг. Тэгэхгүй зүгээр огцом шүү 10-15 хилээр хасна гэдэг бол нэг төрлийн бол эрүүл бус гэсэн үг. Тэгээд буцаажийн нэмэхэд баг яг л зөвхөн өөхнийхээ хэмжээг хасах хэрэгтэй. Тэгэхгүй бол жин хасч ингээд ихэнх нь булчингийн масса алдчихдаг. Гэтэл буцаад булчингийн масса нэмэхэд бол маш их цаг хугацааг ална. Булчин булчингаа алдна гэдэг манд бид нэр бодисын солилцоо гэдэг юм уу те. Бусад одоо эрдэс минералуудаа бас ингээд давхар алдна л гэсэн. Одоо ингээд үдсэж байгаа ээжүүд маань бас сонирхож байгаа. Фитнес явах боломжгүй ээжүүд бас зөндөө байгаа те. Тийм үед ер нь ингээд гэрээр тасгал хийх ер нь хэр үр дүнтэй идэм бэ? Гэхдээ хөдөлчлэн гэдэг чинь бодож шүү дээ тий. Үнэхээр одоо явах боломжгүй бол одоо үед бол ингээд онлайн хичээлүүд их болцсон. Аюу олон гоё багш нар ингээд онлайн хичээлүүд яваг явах юм уу, фитнесийн гэрээр хийж болох тасгалуудыг онлайнаар авих заадаг болсон. Тийм үү тэд нар ч гэсэн дор хаяж өрөөхөд нэг цаг гэдэг юм уу заадаг байх гэж бодож байна. Миний хувьд бол би яг онлайн хичээлийг бол яг нэг цагийн хугацаанд бас яг заадаг. Тэгээ яг бүх одоо ингээд хоолны зөвлөгөө бүх юмыг яг өөрөө биеэр гэдэг юм шууд ингээд төгөрдөг гэдэг юм уу тийм. Тэгэхгүй бол зүгээр нэг бичлэг тавьчихдаг бас багш нар бас байна. Тийм ингээд нэг хүн одоо гадаадын нэг юмны бичлэг хуулаад та за энийг дураж чигээрэй гэдэг юм уу тийм. Нэг газраас нэг хоолны дэглэм авчирч ирэнгүүтээ за энийг бариараа гэд. Ингээд бол бас аюуны ямар ч нөлөө үзүүлэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо онлайн хичээлүүдээс ингээд сонгоод бас яваад иж бас болно. Ер нь бол яг тасгал хөдөлгөөн гэдэг бол доор хаяж 30 минутаас дээш байж идэвхтэй тасгал хөдөлгөөн болж байгаа байхгүй. Тэрнээс яг ингээд бас тэгжлээ юм л да. Би өдөржингөө угаасаа гэрээ цэвэрлээл хүүхдээ аваад ингээд бүр ингээд ямар ч ингээд одоо ингээд суухгүйгээр ингээд хөдөлгөөнтэй байдаг гэдэг. Тэр бол яг нэг л идэвхтэй тасгал хөдөлгөөн биш гэсэн. Тийм учраас яг идэвхтэй тасгал хөдөлгөөнийг одоо ийм эрчтэйгэр гэсэн үг. Доор хаяж 30 минутаас дээш хийж ерөнхийдөө өөх шаталтай эрчимтэй явагдаж эхэлсэн. Ер нь тэгээд ийм дасгал хөдөлгөөн хийгээд хөлс ялгарснаар айгуу гоё эерэг зүйлүүд болж идэг гэдгийгсэн шүү дээ тий. Тэгэхээр гэртээ суудаг ээжүүд бол мөнхийн нэг тийм юу байдгийн жоохон юм драматич гарал тий. Кино үзсэн чинь нэг кинон дотор тий яаш ч ингэж нийгмээс гэдэг юм уу ингэж хөрхөө штэ тий. Тэр чинь ингэ тусгаарлаад өөрсдөө тусгаарлагдсан юм шиг тийм сэтгэл төрөн штэ. Удаан гэртээ аваад тэгэхээр миний хувьд ч гэсэн би ингэ зүгээр тэгдэг байхгүй за нэг стонер ажил хийхгүй нэг 7 нэг мөн сайхан гэртээ хэвтэх юм шиг яг гэж бодсон шүү дээ тий. Баян ингээл зааланд очивол тоолол 1 2 3 4 5 гэл ингээл би өглөө яг 6-аас өсвөлөл ингээл 10 хүртэл ингээл дандаа тоолох ажил хийгээл ингээл юу аж юм чинь. Тэгээ шөнө онцтой хүртэл 1 2 3 4 гэдэг бүр тоолдог байхгүй зүтэндээ. Тэндээ адилхан яг ингээд нөгөө нэг хэд хоног амарх юмсан гэдэг яг бодоод гэртээ 7 хоног суухаар баг галзуурах гэдэг тий. Баг нийгмээс ингээд тусгаарлагдсан юм шиг мэдрэмж авч байхад чинь хүүхдүүдээ ингээд хараад гэртээ аваа ээж нарын хувьд бол үнэхээр бас хэцүү шүү дээ. Тийм болохоор гоё өөрсдөө хөгжүүлэх гэдэг юм уу ядчил зүгээр онлайнаар гэдэг юм уу ингээд тийм тасал хөдөлгөөнд хамраад тэгээд гоё багш нар ч гэсэн хажуугаар нь гоё зөвлөгөөнүүд өгдөг гэж гоё зөвлөгөөнүүд өгн бас ярилцсан тэр чинь ингээд бүхэлд нэг групп орж чинь тий. Тэгэхээр гоё ингээд харилцсан биетэйгээ юмнуудаа солилцох гэдэг юм уу. Нийгмээс өөрийгөө тусгаарлахгүй байх нь чухал юм байна тий. Тэгжиж ер нь тэгээ ээжүүд бид нар ингээд тусгаарлах гад байдаг тий. Тэр нь тэгэл юм л та. Тэгээд одоо тэгэл бас тэгэл хүүхдэд л одоо хялтаж илээ гэдэг шиг тий. Тэгээ нөгөө ингээл бас ингээ ээжүүдтэй ярилцаал сууж хахад бас ээжүүдийн хэлдэг үг яг л нэг ингээл цэг дээр очиж байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхлээр өөртөө 10-аас ядаж 30 минутын цаг гаргач тэгэл байгаарай. Өөрийгөө алдаж болохгүй юм байна гэдгийг би одоо ээжүүдтэй ярилцаад үнэхээр сайн ойлгож авч байгаа. Бид нэр өөрийгөө алдаж болохгүй юм байна. Тэгээд өөрийгөө алдчихвал амьдрал чамааг хайчдаг гэ тэгээдсэн. Тэгэхээр одоо аль болохоор яг өөрийгөө
хайрал гэж байгаа нь зөвхөн амин хувиа хичээх биш те. Ер нь бол яг гэхдээ хүн чинь яг өөрийгөө хайрладаг хүн л яг бусдыг илүү сайн хайрлаж чаддаг шүү дээ тий. Тэгэхээр өөрийгөө л хайрлах хэрэгтэй бас угаасаа өөрийгөө хайрлах сурах хэрэгтэй. Тэгжээж гоё хүүхдтэй өөрөө ингээд аюу олон юм мэдчихэж тий өөрийгөө хайрлаж бас хүүхдийгаа ингээд нэг илүү их хайрлах болж байна шүү дээ. Тэгээ нөгөө аз жаргалтай ээж. Аз жаргалтай ээж хүүхдэн ч гэсэн гоё яаж гэр бүл ч гэсэн гоё яаж жаргалтай. Тэгэх бах. За одоо тэгэхээр охин нь 27 юм шүү дээ. Ахаа хэдэн жил хичээлж байгаа лээ? За манай охин ч бас л ер нь ойролцоо юу та? Ойролцоо хаа 7-8 жил. Би чинь 11 жил гэхээр яг надаас нэглэн сүүлд 3-4 жилийн дараа яг тэмцээнд орж ирсэн гэх юм да. Яг юу ээжигээ хараад за эрүүл хооллох хэрэгтэй юм байна. Тийм. Ер нь гэл орсон уу? Тэгэл Уусаа тэгэл яг 10 дугаар анги тахтал надад гэсэн юм л та яг манай хүн 15 та яг 10 дугаар анги төгсөөд тэгээд анагаахт ороод 21 та анагаахт төгссөн юм. Тэгэл бирус зур фитнест явъя гэхээр за тэгээд хамт явъя гэл хамт яваал. Тэгэл яг адилхан хоол хийж юм чинь. Тэгэл байцснаа би нэг тэмцээнд орж ирсэн мөр гэхээр тэгээд гэхэд орсон шүү дээ гэж. Тийм. Уусаа тэрийг нь өөрөө би гоё гэдгийг мэдчихэж байгаа учраас тийм ороод үзэх гээд тэгсэн чинь за тэгэл явандаа хайлаад гадагшаа яг ингээл Азийн авралаа явдаг болсон дараа нь фрогийн тэмцээнүүдэд хамт гэлээд олоосын чанартай тэмцээнд нэлээд тавьсан. Тэгээд тэр үед мэдээж гоё ч гэсэн маш их төсвөр төвчээр хатуужил шаардлагатай болох үе байна тий. Тэрийг хараад бас одоо ингээд мэдээж хүмүүс надад хэлдэг байхгүй юу. Тэгэд манай хүн ч нэг анаагаа төгсөөд яг мэрэгчлэр ажиллаагүй шүү дээ. Тэгэд одоо ингээд фитнесийн багш тасалж байгаач болсон. Тэгээд би тэгдэг байхгүй. Чи яах гэж анаа тарсны тэрний хооронд зөвөр нэг бие тамирын сургуулийн багшаа ингээд төгсөхөөс ингээд тэртэргүй юм зүйлийг сонгохол хийсэн бол гэсэн чи би тухайн үед мэдээгүй маа гэж лагуйсаа яхаа тэгжлээ юм л да. Ингээд яхаа анаагаат л орчээ гэл анаагаат орсон болохоос. Тэгээд одоо ингээд багш тасалжуулагч чинь яг л өглөө 6 цагт босвол яг ингээд зааланд бас ингээл хамаг амьдрал нь өрнөж штт. Тэгэл хүмүүс ингээл ганц охиныгоо гой гадаадд сургаад тэгэл ингээл гой ингээд амьдруулж мандруулаач юу аяал ингээ өөртөө адилхан ингээл харуураар босвол ингээд идэх ингээл тэгдэг байхгүй. Тэгэхээр одоо тэр яг бидэглэг одоо нэг ээж аавын тусал хийдэг гэдэг шиг өөрөө тэгэл ингээл намайг хараал те би яг мэрэн ингэж амьдрмаар гэж байгаа учраас би тэрийг ингээд түлэн зөвшөөрөхөөс үр арга байхгүй шүү дээ. Харин ч ингээл нөгөө нэг ээж ахаа мөнгийг үрээл те цугацаал ингээл явж байгаа биш тий. Өөрийнхөө амьдралыг өөрөө гоё босгол явж байгаад хараа илүү их гоё байртал. Тийм байна. Ээж аавад биднийг дийлдэг нэг л хүн байдаг тэр нөгөө хүүхдүүд байдаг гэдэг. Тэгэхээр хүүхдийн хүсэл мөрөөдөл, хүүхдийн сонирхол, хүүхдийн шийдвэрийг бид нар хүссэн үсээгүй хүндлэх хэрэгтэй тий. Тийм уусаа гэхдээ ер нь аюу гай хүсэл мөрөөдлөөр нь л байх хэрэгтэй. Миний хувьд чинь би нэг 10 жил мэл тахт нэг хичээл мчил зааж өгдөөс байхгүй. Зүгээр л хамаагүй заавал онц сурмах халамгүй гэж би уусаа боддог байсан. Наваг чинь бас ингээл нээж авч байгаа дөрөв охинтайсэн болохоор бүгдээрээ онц сурах хэрэгтэй, ингэж хичээлээ хэрэгтэй гэж бас аягүй тэгдэлсэн л та. Тэгэл баг ийм сургууль заавал орох хэрэгтэй энэ төргээд. Тэгээ миний хувьд бол би яг тэгж боддог зүгээр хүүхдээ гоё хүүхдэрээ л гоё ингээл муу сурсан чамаагүй би уусаа муу авсан ч тоодгүй шүү дээ. Тэгэж нэг муу төгсөөгөл тээ. Өөрөө сургуультай ахта 10 жил ахта 2 дэвшээл тэгэл сургуулаа 15 та төгссөн. Тэгээ харин ч бараг тэхгүй байх тусан маа ингээ хүүхдээ өөрөө бие дагаад бүх юм хийгээ сурчдаг. Тийм л юм ихээ. Одоо тэгээд та ингэж боддгоо за охин маань ингээ айлын ихнэр болж байгаа тий удахгүй ээж болно. Тэгэхээр за нэг ийм зам миний нэг ийм занг аваасай ийм байгаасай гэж боддгоо. Уусаа адилхан гэдэг. Тэр нь адилхан шүү дээ. Яг манай хүн ч яг тэгдэг байхгүй. Юм л болол ээжиг дээр хэцэн ингээд дандаа тэгдэг байхгүй. Тэгээ сайн ч байсан муу ч байсан тэгэл ээжиг дээр хэцэн гэл хөөх юм бэ. Тэгэхээр яг ээжигээ хараад ээжээсээ гоо зүй мэдрэмжийг авч өссөн хүүхэд л юм байна. Тий, ер нь л одоо тэгэл ер нь яг л үеих шиг битэрч байдаг шүү дээ. Тий. Мөхөө тэгэл яаж чинь хийж ингээл яг л ингээл найз захтууд шиг юм ярьдаг шүү дээ. Тэгэл ямар санда битэр чи хамт мат найт орчдөг байхгүй. Оо ямар гоё. Одоо ярьж л чинь гэдэг шүү. Тэгээ бид нар нэг октодороо тамирчдаараа нэг найт ороод хүмүүнтэй хамт орчд юм чинь. Тэгээд ямар санда нөгөө такс төлөхөө байжсан манай хүн тэгж байгаа байхгүй. Такс юун дээр нь за октодоо манайхаа нөө ээжийн данслаг мөнгнүүдээ таксийнхаа мөнгийг хийчих. Ээж энэчнээс картаар нөлөөч чинь тэнд байгаа хүмүүс бүгд ингэ хаана энэ охиноо дагуулсан явчихна гэдэг ингэ хараад амч.
Тэгэл тэг мэдчлэн гэл бүхэл зүйл арга хамт явдаг юм дөө. Тэгэхээр юу одоо одоо харин нөгөө хүнтээс үзөө. Олдохгүй байна. Олдохгүй шүү дээ тий. Бүх цаг үед ингээ хамт явхаар танд нэг юм мэдрэгжсэн нөгөө одоо бидний үед биш одоо үеийн хүүхдүүдийн шилжилтийн нас айгүй хэцүү байгаад ингээд яг эцэг их нь яаж харьцаа мэдгүй гээд найзуучийг харьцааж явчихаар ер нь айгүй амархан тэр үеийг давчдгоо. Тийм ер нь бол тийм. Тэгээд нөгөө манай хүн ч бас нөгөө яг шилжилтийн насн дээр ингээд айгүй өөр болт юм лээ. Октод хүүгүүд ялгаагүй л тийм. Тэгэл яг ингээд нэг яасан мэддэхгүй уурлал ингээ өөрөнөө хаалгыг хаагаал тий. Савж ороод тэгэл энэ яац юм бол гэл яг тэнгэл яг шилжлээ насны болсон. Яасан ягаагүйгээ мэддэхгүй өөрөө ингээ уурлаад хундаад юм ороод л гэдэг шиг тий. Тэгэл нэг яацын гэл ингээ би яагаачгүй шүү дээ. Яага уурлаад байгаа гэхээр би уурлаагүй шүү гэл ингээд гэдэг өдөөс тий. Тэгэл тухайд яг ингээл ярилцаал гэл бүх асуудлыг аюу сан ярилцж байгаа хэрэгтэй ах хөвгтдээ. Яг миний хувьд ч гэсэн би ч гэсэн нэг тийм амар яриач хүн бас биш л те. Тэгээд яг удаа яг хүүхдүүдтэйгээ ингээ байнгын хамт байгаад бүх юм хамт тэгээд ирэхээр тэгэл өссөн өсөөгөө би нэг ойлголцдог л болчдөг ш таасан. Тэгэх бах те нөгөө бас л зөндөө ээжүүд дандаа хэлдэг ярилц. Ерөөсөө хүүхдүүдтэйгээ ярилцчиж тий. Ер нь бол гоё яг найз шиг л ах хэрэгтэй. Юм ярьдаг ч гэдэм үү те. За. Ерөнхийдөө ингээ хоёулагийн сэдв яриа ингээд үгээр дуусах төгсж байна. Тэгээд гэртээ суугаа ээжүүд бид нар гоё биетэй, сайхан биетэй бай гэж бодхоосоо илүүтэйгээр эрүүл байх нь чухал юм байна тий. Хэрэгтэй. Гоё өөртөө сэтгэл ханамжтай ах хэрэгтэй тий. Өөрийгөө нийгмээс тусгаарладаг байх хэрэгтэй гэж. Тэгээ эмэгтэй хүн болгон угаасаа ерөөсөө бүгд адилхан үсгсэн чинь хангид тарганж байна уу тэр таргаан өөхөн давхрын цаанд бүгд л адилхан гоё бий байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөө би гоё нэг ч удаа алсан гэсэн гоё ингээд жингээ ингээд хасаад гэдэг юм уу ингээд үүсэх хэрэгтэй. Тэгээ өөртөө цаг зав зориулаад энэ нөгөө дасгал хөдөлгөөн гэдэг зүйл бидний амьдралд зайлшгүй байх ёстой зүйл юм а гэдгийг л ойлгох ёстой юм тий. Яг л хоол идэгтэй адилхан гэж. Тэгээ амаараа орж байгаа хоолоо бас цензуртэй идэх нь тий. Би одоо бас хичээж байгаа. Тэгээд ямар ч байсан мас нэмгээл үзэж гин. Тэгээ болгоохаа. Болно уусаа. Тэгээд тууштай юм чинь л амжилтанд хүргэн штэ гэдэг шүү дээ. Тэгээд тууштай бэжэж ер нь ямарваа нэгэн зүйлийн үзүүрийг олж харах байхаа тий. За тэгээд өнөөдөр миний урилгыг аваад ирээд ээжүүдэд маань сонирхолтой яриа өрнүүлсэн уул цэцэг ихчтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Миний хувьд хараа тийм бас ингэ дандаа янз бүрийн юмд орохоор дандаа тэмцээн орлогын талаар асуудаг байхгүй. Харин тийм юм ерөөсөө ярьсангүй гэж тэгэхээр арай зүгээр гоё илаа гэж тий. Баянгийн нөгөө тэмцээн орлогын талаар ярьсаар байгаа сүултээ нөгөө баг чийлэлсэн байдаг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө бид хэд яг эмэгтэйчүүд зориулсан яг тэр талаасаа ээжүүд илүү юу сонирхож байгаа. Магадгүй бүх ээжүүд нөгөө тэмцээнд орё, тамирчин болъё гэж бодохгүй. Гэхдээ эрүүл амьдрий, эрүүл чирэг бай, бие чангалыг гоё чанга булчинтай бай гэж бодож байгаа. Тэгэхээр таны эндээс маш их зүйлийг сурж авах байхаа гэж бодож байна. За тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд event тэтгэгчийнхаа бэлгийг өгөөд яа. Энэ Биферон гэд тархлаа дэмжих лаа байгаа. Тэгээд одоо яг ийм ханаа томоогийн иддэгдэлтэй үе тархлаа чинь жоохон унаад би жоохон арзаагаад эхлүүл энэ дотроо ийм хоёр төрлийн лаа байгаа. Тун нь хоёр өөр. За тэгээд гэр бүлэрээ хэрэглээрээ ийм хоёр тархлаа дэмжих лаа байгаа. За энийг бэлгэлж байна. За баярлалаа. За тэгээд манай хамтрагчаар Nani Florist гэж цэцгийн дэлгүүр хамтарч ажиллаж байгаа. Тэгээд зочноор ирсэн хүмүүст маань ийм гоё цэцгийн баглаг бэлгэлж байгаа. Цэцгэнд дуртай шүү гэдэг шиг. Баярлалаа. Яа. За тэгээд өнөөдөр маш гоё байлаа. Мэдгүй зүйлүүдээ би бас мэдэж авлаа. Тэгээд мас нэмхэл хэцүү юм байна гэж бодод сундаа хийхгүй. Тэгэл хэцүү юмыг л даван туулах тусмаа л гэдэг шиг тийм гоё штэ. Болондоо болно тий хэдүүлээ. За тэгээд подкасттай минь хамт байсан ээжүүддээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Төр баяртай.